За сайн байна уу? Өнөөдөр хичээлээр Python дээр дата өгөгдлийг дүрсжүүлэх, графикжуулах тухай хичээл үзнэ. Энэ хичээл бол зөвхөн ихнийх дараагийн бас 2 дугаар хичээл гэж байгаа. За 2 дугаар хичээл байгаа шалтгаан нь мэдээж агуулга өргөнтэй учраас тэгээд 2 хичээлээр ингэж үзлээч гэсэн мэдээж хэлээд энэ бол зөвхөн танилцуулгад үдий. Хэдлэн өнгөрсөн өнгөрөө явна. За тийм ба. За тэгээд хичээлээ эхэлнэ. MATLAB дээр Python дээр plot хийх графикжуулах төрөл бүрийн library-нууд байдаг. Тэгээд тэрний дотроос энэ matplotlib гэдгийг онцлог хэллээ өнөөдөр үзнэ. Зөвхөн энийг үзнэ. Энийг яагаад тэгэхээр энэ бол маш түгээмэл ашигладаг хамгийн түгээмэл. За matplotlib-с гадна ингээд интернетээс хайх юм бол ggplot гэдэг R дээр хамгийн түгээмэл ашигладаг library маань энэ Python дээр ч гэсэн бас байдаг. Тэгээд өөр library plotting, graphing library-нууд зөндөө байгаа. Тэрийг сонирхоод үзээрэй интернетээс хараад. За тэгээд хичээл эхлэе. Spider руу очноо. За тэгээд matplotlib гэдэг library байгаа. Тэр дотор pyplot гэдэг яг тусгай package мод байгаа. Энэ л яг MATLAB шиг ажилладаг. MATLAB-ыг мэддэг хүмүүс бол ер нь логик маш ойлгомжтой. За энийг PLT гэдэг нэрээр импортлж цаашдаа ашиглахдаа PLT гэдэг нэрээр ашиглая гэсэн үг шүү дээ. За ингээ F9 дараад. За үүнийхээ дараа NumPy MP гэдэг бас импортлж байна. За одоо хамгийн ихний функц бол PLT гэдэг манай pyplot. Энийг pyplot гэж нэрлэж байгаа. Pyplot-ийн маань plot гэдэг функц. За үүнд энэ ч ингээд 4 ингээ утга, энэ ч ингээ 4 утга маань одоо цуваа. Энийг ингээд ажиллаад үзье л да. За тэгэхээр энэ чинь ингээд шинэ график ингээд үүсэж байгаа. Тэгэхээр энэ бол энэ 1 2 3 4 гээд 1 2 3 4 гээд энэ бол x тэнхлэг. Одоо 1 4 9 6 гээд y тэнхлэг байсан байна. Тэгэхээр x-ийн квадрат энэ чинь ингээд квадрат функц ингээд зурагдсан байна. Тэгэхээр plot гэдэг функц ингээд шууд зурх юм бол x ихнийх нь аргумент, хоёр дахьт нь одоо y аргумент ингээд байдаг байна. За яа яг та ингээд компьютер дээр намайг дуурайгаад энийг ажиллуулах, энэ функцийг ажиллуулахаар график ингэж тусдаа гарч ирэхгүй. Яг энэ консоль дээр гарч ирж магадгүй. За тийм бол яаж өөрчлөх вэ гэхээр preference IPython console гэдэг. Тэгээд энэ graphics гэдэг. Тэгээд энэ чинь automatic inline-ыг сонгосон. Тэгэх юм бол ингээд яг энэ дотор гараад ирнэ. Гэхдээ миний хувьд зүгээр сонирхолтой учраас энийг зүгээр автоматик дээр ингээд байлгасч байгаа. За тэгээд inline дээр хэрвээ энэ консоль дээр бас харахыг хүсвэл магадгүй ихэнх ер нь тэр нь амар байж магадгүй. Тэгээд inline гэчээд apply хийгээд тэгээд Spider эсвэл энэ зөвхөн энэ консолоо дахин шинээр эхлүүлээрэй. Тэгэхгүй бол нөгөө өөрчлөлт нь орж ирэхгүй яг график маань энэ шиг ингээд гарч ирээд байна. Тэгээд консолоо шинжлэхийн тулд exit гэдэг ингээд enter дарангууд консоль шинжлэгдчихэв. Тэгээд нөгөө өөрчлөлт магаад. Тэгээд одоо энэ плотойгоо хийхээр нөгөө ажиллахаа график маань зөвхөн энэ дотроо гараад ирж байна. За тийм байгаа. За цаашлаад бид x гэдэг нэг хувьсгч үүсгэе. Энэ юу гэхээр NumPy одоо linspace функц гэхлээр энийг хөдлөө өмнөх хичээлээр үзсэн. 0-4 хоорондох одоо 0-4-ийн хооронд тэр нэг 5 одоо алхамтай цувааг үүсгэж гэж. F-ийг дараа харъя. За x-ээр хахаар 0-4 хооронд ингээд 5. За тэгэхээр энэ тэгэхээр 0 1 2 3 4 гэсэн утгатай цуваа ингээд байж байгаа. За x-ийг үүсгэжлээ. Тэгвэл plot функцийнхаа одоо x-ээр x-ийг аваад y дээр нь x-ийн квадратыг. За энэ Python дээр квадрат ингэж 2 одоор тэмдэглэдэг тийм. Excel одоо бус зүүн дээр ингэдэг бол Python дээр одоор тэмдэглэж байгаа. За тэгээд энийг зураад үзье. X y нь л энэний оронд орлуулсан. Бусд нь бол одоо энэ хоёр бол яг адилхан байна. За эдгээр нь яг юу гэж үнэ гэдэг л харнаа. За түрүүний функц түрүүний зурцсан байсан зураг устгаж хагаад дахиад тэгэхгүй бол
дахиад ингээ ажиллах юм бол өмнөх байсан зурган дээр чинь гараад ирдэг. Зураг давхар зурагтай байгаа. Энийг мэдээж байхгүй болгож болно. Гэхдээ хэдлийн дараа үзнэ. Одоо зүгээр түрүүний зургийг хааж агаад энийг харъя. Шинэ зураг харъя. За энэ консолоо хаачи. Тэгээд энэ зургийг ингээд дэснээр гаргаад ирье. За тэгэхээр юу болсон бэ гэхлээр за хэлээ одоо энэ чи одоо би түрүүнд оролцож байгаад жоохон таагүй зүйл дээр очиж одоо хэлээ яа 1 3 болгоод за нэг дахиад ажиллаад юу болох вэ? Тэгэхээр энэ line width гэхээр шугамны маань өргөн нарийн тэ 10 гэхээр аягүй бүдүүн болсон юм бол 3 гэхээр аягүй нарийн болж байна. За энэ эдгээр юу вэ гэхээр R нь юу өнгийг илэрхийлж байгаа. Red гэдэг улаан. B гэдэг хэлээ үзэлт. B гэдэг тэгэхээр blue хөхөнгөт болчихсон тийм. За энэ O гэдэг нь болохоор энэ яг энэ дараалал бол юм байх албагүй. За O гэдэг юу хэлэх. O-гийн орнд S-ийг тавьчих. Тэгэхээр за энийг устгаж аваад. За S-ийг тавьсан чинь нөгөө нэг энэ маань дөрвөлжин болчихж байгаа. Өмнө нь бол бүрэн кейс анзаарсан бол за энэ хоёр цэг юу илэрхийлж байгаа вэ гэхээр ингэж шугамны төлөв одоо чи хоёр зураас тавьчих юм бол ингээд хаслалтай нэг зураас тавьчих юм бол бүтэн байсан тийм бүтэн за зураас цэгтэй байх юм бол за ийм зураас цэгтэй ийм шугамны ингээд төрөл. За энэ гурван ингээд аргумент бол байран солигдож болно. Ингээд очих яг адилхан үрдүү. За тийм ба. За тэгээд ингээд одоо зүгээр шугам биш бас гоё өнгө үзмжийн өөрчлөгдөж болно тийм. За энэ гурвыг яг ингээд string magar ингээд тавьж болохоос гадна яг бүр наривчлаад тодорхойлж болно. За яаж вэ гэхээр X маань байна, Y маань байна. Color blue гэд C тэнцүү B гэд өнгийг C гэдэг нь color, өнгийг blue байлгаарай гэд. C гэхээр зүгээр color-ыг бичиж болно. Энэ дээр ялгаагүй байдаг. Marker дээр marker-ыг S болгох юм бол дөрвөлжин square нэ. За хэвлээ O бүрэн болгох юм бол O гэж бичиж чинь. За S дээр нөхчий. Marker-ийн хэмжээ 25 нэ. За энийг бол ямар ч хэмжээгээр байлгаж болно. Өөртөө тохируулаад. Тэгээд face color гэдэг marker-ийн нэг өнгө нь. За энэ чинь бол W white. За marker edge color blue гэх marker-ийн гаднах шугамынхан. За ингээд line style шугамын маань line style юм. За өргөн нь хоёртой байна гэд. За ингээд зураад үзэхээр юм болчих. Тэр marker size 25 гэдэг тавьчихаа аюу том болчих жоос. Тэгээд доторх өнгө нь болохоор white гэдэг юм. Тэгээд хүрээ нь болохоор blue гэдэг тойруулаад байж байгаа. За хэдлээ яа. Энэ янз бүрийн сонголтууд яриад байна тийм. Одоо marker size үнээс өшөө маш олон сонголтууд байгаа. Тэр болгоныг одоо энэ дурдах боломжтой учраас би та нар хаанаас харах вэ гэдгийг за тэгье. За pyplot options pyplot plot options plot гэдэг функцийг ашигласан. Тэгээд ингээд matplotlib энэ matplotlib-ийн сайтн дээр байсан баг. Тэгээд ингэж хайх нь айгүй хурдан шүү дээ. Тэгээд энэ чинь ингээд plot гэдэг функц байгаа. Энэ одоо аргументууд нь ийм аргументууд байна. Гэт за энэ аргументууд хэдлийн color гэдэг аргумент одоо энэ чи байж байгаа жишээний marker edge color edge width гэдэг байж байгаа жишээний. За тэгээд өнгөнүүд дээр бол ийм хэдэн өнгөнүүд байна тийм. За тэгээд тэр нөө marker-ийн
төрөл нь бид түрүүн бүргээр явуулсан бол одоо энэ чинь ингээ 9 жирийн маркнууд хийж болж байна. Тэгээд шугамын нөгөө төрөл нь болохоор иймэрхүү төрлөдтэй хийж болж байна. Гэх мэт одоо ингээ жишээ өгсөн байна. Энэ маягуудаар ингээд сонголтууд байгаа. Тэгээд энэ сонголтууд байгаа энэ бүхэн дээр одоо сонирхол ингээд оролдоод үзэх хэрэгтэй тийм. Тэгээд янз янзын маш гоё график гаргахын тулд энэ одоо аргументууд туслана. За тэгээд үүний дараагаар хэлээ яа. За одоо 1x 1y-тэй ингээд бахан сонголтуудтай байжсэн бол одоо 1x 1y тэгээд тэр хоёрын төл одоо өнгө шин чанар дараа нь дахиад 1x дахиад 1y ингээд өгж болно гэдэг ингээ хай. За тэгэхээр хоёр граф хоёр ингээд лайн зурцсан бас. Тэгэхээр ингээд зэрэгцүүлээд яг ингээд x y гэдэг дахиад цаашаа дахиад хэдэн ч удаа ингээд x үргэлжлээд иж болно. Тэгээ олон ингээд шугам нэг дор зурханд тулд ингээд зурчиж болно. Зүгээр шууд нэгээр нь дараалуулаач зурсан болно. За яаж үг гэдгийг харуулъя л та одоо нэг хуулаад авчих. Хоёрын нэг зэрэгцүүл зурхгүй гэвэл бас тухайн хэрэгсээс шалтгаалаад ингэж зэрэгцүүлэх биш. Давтаж зурх шаардлага болж болно тийм. За ингээд зурлаа. За одоо тэн дээр ч дахиад хэсэг гарчээ. Тэгээд зургийнхаа ингээд хоёр ингээд эхлээд нэг зурснаа дээрээс нь ингээд зурчих чадчихаа. Ингэж бас болно. За энэ зураг яач. Энэ график хайдагчулчих. Тэгээд за одоо энэ график мөн ингээд хоосон. Гэвч энийг бас сонирхолтой болгохын тулд plot y label гэдэг. Тэгэхээр y тэнглэгийн одоо нэрийг өгч байгаа. За x label гэдэг. За энэ дээр бас нэрээ бичиж болно. За үүнээс цааш бас сонголтууд байгаа. Font size, color гэдэг. Тэгээ энэ сонголтууд юу вэ гэдэг одоо plot x label, одоо y label, тэгээд axis label ч юм уу тэгээд options гэдэг энэ хайхаар гараад ирнэ. За энийг хэлээд дарая. За тэгэхээр хэлээд улаан өнгөтэй 18-ын хэмжээтэй ингээд өгч байгаа. Тэгэхээр ингээд хэмжээгээ томсгож ижигсгээд гэж болно. Excel дээр бол бас жоохон төвхтэй ч нөө гар ажиллагаа ихтэй тийм. Энд дээр бол ингээд шууд бүгд код болчихно. Тэгэхээр аюу ашигт. Айгуу одоо хурдан. За title ингээд. За сам title гэдэг ингээд байж. За энэ title-ыг бол өнгөтэй одоо bold янз бүр болгохын тулд одоо сонголтуудыг нь ашиглаад за хэлээ одоо код гэдэг үзэл. За би яг сампон ажиллах хэсгийг. За blue болчихлоо тийм. За тэгээд font size нэр хэлээ. Ингээд чи. За ингээд фон сайн нөөцлөж тэгэхээр маш гоё уян хатан тийм байна. За ингээд график мөн үзүүлсэ орж байна. Одоо яа. Plot axis гэдэг функцийг ашиглаад тэнглийг өөрчилж байна. 0.6 0.20 гэж. Энэ 0.6 гэдэг нь одоо x тэнглэгийн 0-20 гэдэг нь y тэнглэгийн лимит одоо дээд дот хязгаар гэсэн. Энд харин нэг жоохон томсгочээ. 80 болгоод за тэгэд хата 0.6 болсон. Тэгээ 0.80 болсон. Энэ бол маш энгийн Excel дээр чинь дээд ажиллахтаа ингээд наашаа цаашаа болгоолаа юм төгсөөд ш. Тэгэхээр энэ бол ингээд шууд заах гэж. Тэгээд айгүй хэлбэр. За тэгээд ингэж access-ыг хоёр ингэ нэрлэж өгөхөөс гадна яг нэг нэгээр нь тэнхлээр нь while lim гэдэг одоо энэ хасхараас хасхаар орно гэдэг. За 80 бол за ийм болж байна. За тэгвэл while lim гэж болж байгаа бол мэдээж x lim гэж байж болно тийм. За тэгээд x lim гэдэг тусаар үзэх юм тийм. За тийм даалгавар маягийн x lim-ийг ашиглаад үзээрэй. За одоо энэ x font size 20 rotation 90 гэж. За энэ юу болж байна гэдгийг ажиглаад. За энэ x-tix гэдэг нь одоо x тэнхлэгийн утгууд. За тэгээд тэрний font size-ыг 20 болгоо гэж томруулж. Тэгээд rotation гэдэг 90 болгоод ингээд хөрвүүл. За rotation-г одоо 45 градус болгож л. Тэгэхээр юу болох вэ? Харъя. За ингээд. Хэлж байна. Хасах 45. За ингээд маш уян хатантай. Excel дээр бол ингээд дураараа бас яхад айгүй төгтэй шүү дээ.
тэр ийм сайхан давалтай хам. За дараа нь xt гэсэн юм бол бас yx байж байна тий. Байж болно. За тэгээд үүнийг яахын тулд x хэлээ y дээр утга маань юу байгаа гэхэлээ x кубын утга байгаа. За энэ чинь x кубын одоо MPa range x-ийг MPa range энэ чинь range зааж өгч байгаа байхгүй. Тэгээд x куб минимум x куб x-ийн кубыг минимум даа x кубын максимумыг максимум аваад тэгээд энэ 5 гээд 5 интервалтай за ажиллуулад үзье. За тэр яаж нэрлэхээр энэс жоохон энэс ялгаатай. Access энэ үдээд утгын заагаад үзсэн. Энэ бол юу вэ гэхээр y-tick-ийн утгуудыг өг. Утган гэхдээ хамгийн дээд нь x кубын максимум, хамгийн долны минимум, x кубын минимум гэдэг. Тэгээ за энэ дөрөв гэдэг бид зөв шинэ ажиллаж байгаа тайлчиж. Тэгээ зүгээр 10 гэдэг хамгийн x кубын хамгийн максимум утга дээрээс нэмэх нь 10 гэдэг. За тэгээд тэр нь бол 70. За тэгээд тэрийг утгуудын энэ утгуудын хоорондын одоо интервал нь 5 байна гэдэг. Одоо Excel дээр бас ингээл маш цааш болохгүй хэцүү шүү дээ. Одоо 2 гэх юм бол маш ойрхон болчих. Одоо 10 гэх юм бол нэлээд хацаатай болно гэсэн үг шүү дээ. Ингээд за одоо энэ min max-ыг ингээд тавьж байгаа нь энэ нөө хамгийн их хэмжээг өөрчлөхгүй зүгээр нөө одоо графикийн хэмжээг өөрчлөхгүй зүгээр энэ үзэгдэх утгыг өөрчлөд байгааз. Тэгэхээр графикийн мэдээж хэмжээг өөрчлөхийн тулд энэ axis гэдэг утга ашиглаад 80-аа одоо 70 болгооч юм уу тий. Тэгээ явна. Гурав. Эпизод байлаа. За ингээд 70 болгож өөрчилж байгаа. За гэх мэтлэн тэгээд энэ хоёр функцийн ялгаа байна. Тэгээд энүүгээр бол ингээд сайхан утгуудаа өөрчилж байна. Тэнхлэг юм утгуудын интервалыг тэгээд y-tick гэж байгаа юм бол мэдээж x-tick байж болно тийм. Энд ч гэсэн x-tick байгаа бол y-tick гэж болно гэдэг өөртөө ингэ сонирхоод үзээрэй. За одоо ингээд график байлаа. График байлаа гэж бодоход хэдлээ бас дунд нь текст гэдэг бичиж болно. Маш сонирхолтой гоё. За энийг бичээд авчи. За plot text зүгээр 330 sum text color b гэдэг. За 330 гэдэг нь x-ийн утга 3 дээр y-ийн утга 30 дээр тэгэхээр энэ хавцаа яг гэсэн үг. Тэгээд тэн дээр sum text гэдэг нэг текстийг бичээрэй. Тэгээд өнгө нь blue байх юм шүү. За blue-г одоо хийлээ яач yellow болгоч. За sum text гэж байгаа. За ингээд текст янз бүрийн газар хүссэн газараа ажиллуулж байгаа хгүй маш гоё тийм. За түүнээс гадна одоо annotate гэж нэг ойлголттой байна. За тэрний юу гэхээр нэг датаны цэг байгаа. Тэрнлүү ингээд сум заагаад тэрийг онцолж ингээд тайлбарладаг тийм. За тэрэн дээр энэ чи local max гэдэг нь одоо энэ чи за энэ түрүүний жишээнээс авсан зүгээр үг энийг зүгээр a point гэж зүгээр хэлчихье. Тэгээд x y одоо тэр нөө сум байгаа. Сум нь аль цэг рүү зааж ийнэ гэхээр хэлээд за энийг заах гэж оролдъё. 4 болоод 4-ийн куб чинь 64 тийм. За 4 энэ 4-ийг энэ 64 юм байна. За текст маань хаанаас явах вэ гэхлээр 3 50-аас гэж 3 50. За тэгээд өнгө нь тэр текст нэм нь blue тэгээд энэ arrow prop гэдэг энэ нөө сумаа тодорхойлж байгаа сум байлгыг annotate гэдэг бас функц мэдээж сонголтуудыг интернетээр сонирхоод үзээрэй. За үүний нэг зүгээр жишээ нь arrow props. За тэгээд энэ дээр хүүхөнгөтэй өргөн нь 0.5-тай толгойных нь сум гарч ирэн тэрний толгой нь 5 одоо хэмжээтэй. Тэгээд энэ shrink гэдэг нь тэр нөө текстнес цэг хүртэлх зайнаас одоо 0.5-ыг хасаарай гэсэн утгатай. За энийг ажиллуулаад үзье. Юу болох. За тэр одоо a point гэдэг маань одоо энэ чи
350 дээр ингээ гараад ирсэн байна. XY гэдэг аль цэг рүү зааж 464 ингээ зааж байна. Тэгээд сумны өргөн одоо 0.5-тай ширинг 0.5. За энийг хэдлээ утгууд нь өөрчилж үзэл та. За энийг 0.5 болгоч. За энэ 5-аар за энийг 10 болгоч. Хэр өөрчлөгч юм гэдэг бүгдийг харч байна тийм. За энийг хэдлээ 2 болгоч. Өргөн жоох өргөн болгоод. Энийг юу гэдэг юм. Одоо yellow хөө. За яа. Red R биш тийм зүгээр. За ингээд хэдлээ ажиллаж үзье л та. За ингээд point. За тэгээд сумны маань урт нь ширинкийг нь багасгасан учраас энэчнээс энэ хүртэлх ингээд зайг нь 0.5 байсан нь ингээд амар их тастаад авсан. За 0.5-ыг жоохон нэгээ тасаад байна. За энийг 0 болгочихоор юу болж байгааг харъя. Тэгээд өнгө метр нь улаан болон ажиллаж байгаа тийм. За за ингээд сум маань за тэр доотлолт нь өмнөх сум байна. За дан дээрсэн зурчлаа явах хамаагүй тийм. За ингээд анхны ингээд байршил маань энэ байж байгаа. Энийг ширинг хийх багасгахын сүүлээс нэхлээ багасгахын тулд ингээд ширинг утгыг зааж өгч. За. Тийм байна. За альва дараагийн одоо функц бол grid. Альва ингээд график зурхад ингээд утгыг харахад төвхтэй 4-ийн харгалзаа 50 байна гэдэг харахад төвхтэй шүү дээ. За үүнийг амсахын тулд бид нар grid-ийг ашигладаг тийм. За тэгээд grid-ийг ашиглахдаа хэдлээ яа бас олон сонголтууд байгаа. За зүгээр plot grid гэх хост норм ашиглая. Хост норм ашиглавал ингээд зүгээр бид нар зураад өгч. Автоматар яг ингээд tick value дээр тэгээд ингээ харахад амар болж. За энэ grid-ээ бас 9-жоор одоо өөрчилж болж. За false гэдэг. За ингээ false гээд ячаар grid-ээ алгуулгач чинь. За тэгээд энэ чи зөвхөн major minor гэдэг нэг том утган дээр жижиг утган дээр яг үгээд нэг за гэж байгаа. Тэр том дээр нэг чи grid юм байна. За axis гэдэг x тэнхлэгдээ зөвхөн тэгээд юуны маань grid-ний маань өнгө нь r line style нь зураастай. Зураас тэгээд одоо өргөн нэг гэдэг. За ингээд зөвхөн нэг юм хөлч. За хэдлээ нэг өргөнийг нь 2 гэж. За ингээд өргөсөд ирж байгаа. За тэгээд энэ which одоо axis гэдэг дээр y гэж болно. Эсвэл both гэх хоёулаа байж болно. Энэ major minor гэсэн major minor эсвэл both гэдэг хоёулаа байж болж байгаа. За ингээд энэ сонголтууд байна. Энэ сонголтуудаар дамжуулаад өөрийнх нь хүссэн одоо grid-д авч болно. За энэ чи тэгээд хамгийн түрүүнд хэлдэг чинь. За. За энэ цэг маань. За энэ яг энэ алидийн нэг юу гаргаж болох. За энэ ажил чинь 6-тай зэгтээ ингээд grid чигч юм шиг тийм. За. Дараагийнх нь одоо хэдл ингээд график янз бүрээр ингэж өөрчилж болж байна. За энэ дээр анх график зурхтаа одоо хүн бидрээ ингээд дотор нь ингээд тодорхойлж өгдөг. Эхлээд зүгээр график зурчаад дараа нь яаж бол хүн бидрээ тодорхойлж болно. За хэдлээ энийг одоо хэрэг болчихвол устгаач. Эпизодаар дахиад шинээр график үүсгэж чинь манай энгийн график ингээ гадарлаа. Одоо энэ дээр одоо тоглолтоо хийж болно. Одоо color R гэдэг. Тэгээ line width 2 гэдэг одоо set p гэдэг функц гэж байгаа. Одоо lines гэдэг нэртэй plot үүсгэсэн. Lines гэж нэрлсэн. Тэрний set p lines дээр set тодорхойлтой. Color-ыг R-аар line width-ийн хоёроор. За ингээд энэ үүсгэсэн маань. За одоо lines color R энэ яач K гэдэг хахар өнгөтэй. За 2 1 4 болгоч. За жишээ нь за ингээд өөрчлөгдөж тээ. За маркер дээр одоо O гэнэ. Гэт. За ингээд маркерын хэмжээ томсож байна тээ. Дунд шаарсан. Энэ бичлэг ингээд лайныхаа юмнууд ингээд дараагаар нь ингээд цуваагаар тодорхойлж өгдөг. Зарим олон график үүсгэж байгаа юм дээр ингэж ажиллах нь илүү хэлбэр байдаг. За ингээд миний одоо бэлдсэн одоо функцүүд
эхний ингээд хамгийн энгийн функц бол ийм байна. За дараа нь хэлээ одоо яа. За хэлээ. Одоо сая ингээд нэг зурган дээр нэг л график байсан тийм. Одоо олон зурган дээр нэг график дээр нэг одоо зурган дээр олон график байж болдог. Тэр хэлээ зүгээр за group A B C гэдэг ингээд энэ хоёр үүсгэж. Би энэ ер нь жишээнүүдээ тэр Matplotlib-ийн tutorial example дээрээс авсан байгаа. За тэгээд энэ group A C дээр бол зүгээр тэнцэнс ирсэн учраас зүгээр хэлээ ингээд авчи. За ингээд одоо plot figure гэдэг figure үүсгэн. Figure ингээд үүсгэн анх зүгээр юм зурхгүй дотор нь үүсгэж. За энэ техник нь болохоор 10 figure 10 гэдэг 10 дугаар зураг гэж ойлгоё гэдэг. За figure size гэдэг хэлбэр хэмжээ нь 9 3 хасаа тэгээд 9 нь одоо за ингээд ишиг 9 ишиг одоо 3 тийм одоо инч үү одоо юу би яг санагдахгүй байна. За тэгээд 9 3 хасаатай ингээд figure үүсгэлээ. За үүндээ байдлаа энийг томсгоч. За одоо үүн дотроо subplot 1 3 1 гэдэг стахаар ингээд үүсэж байгаа. За энэ юу гэхээр subplot гэдэг функц байна. За энэ дотрын одоо 3 утга ингээд өгдөг. 1 3 гэдэг бол за нэгийг харьцан 3 хэмжээтэй буюу одоо 1 1 1 одоо ийм одоо 3 шиг график дотор нь байна гэж ойлгож байгаа. Тэгээд ойлгоно. Тэгээд тэрний нэгдүгээрх одоо график дэд график. Энэ 3 дэд график байна. Тэрний нэгдүгээрх нэгээд 131 гэдэг одоо ингэж ойлгоно. Хэрвээ одоо та subplot гэдэг функц дотор 2 2 1 гэдэг ийм ойлгох юм бол энэ чинь ийм нэг ийм 2-ыг хасан 2 хэмжээтэй ингээд тийм 4 subplot байна. За үүний нэгдүгээрх нь ихээр энэ байна гэж ойлгоно. За энийг одоо 3 гэх юм бол 1 2 3 гэдэг энэ зураглал юм байна гэж ойлгоно гэсэн үг. За ингэж subplot функц байна ажилладаг. Тэгэд энэ бол маш олон хэмжээстэй байж болно. Одоо зөвхөн 1 3 гэдэг байж байна. За энэ дээр bar функц үүсгэе гэж. За ингээд bar граф ингээд шууд үүсгэж байна тийм. Тэгээд title өгч болно. За this is a bar chart. За 1 3 2 гэдэг. Одоо нэгийг хасан 3 хэмжээтэй нийт 3 график байна. 2 дугаар график гэдэг. За энэ дээр нөгөө утгуудаа ингээд өглөө. За scatter гэдэг үг чинь тийм нөгөө цэг төгөлтэй. Тэгээ title ингээд өгч болж байна. За ингээд 3 дээр мөн адилхан ингээд шинээр үүсгэлээ. Plot гэдэг шугам. Тэгээд нэрээ өглөө. За тэгээд subtitle гэхээр нөгөө dead гэд хамгийн графикийн нэг title өгч. За энэ plot show гэдэг функц бол заримдаа хэрэгтэй, заримдаа хэрэггүй. Юу ашиглаж байгаа backend дээр юу ашиглаж байгаас шалтгаалж байгаа. Backend гэдэг өмнө хичээлэнд ярьсан тийм. За тийм ингэх мэрэг ингээд олон ингээд графикуудыг нэг зар үүсгэж болж байгаа. За хэлээ одоо дараа нь дахиад хэлээ олон ингээд subplot-ууд үүсгэх тухай юм ярих юм байгаа. Одоо түүнээс өмнө хэлээ өөр одоо графикны төрлүүдийг одоо төрлүүдийн тухай авч үзье. Би сая энэ би энэ bar plot-ыг ярьлаа. Энэ чи одоо scatter chart ярьлаа. Энэ чи line chart гэдэг. Энэ бүхэнд одоо жишээнүүдийг одоо Matplotlib-ээс хэлээ хайж олоод сонирхъя. За хэлээ юуны өмнө histogram гэдэг нэлээд түгээмэл ашигладаг статистик тийм histogram гэдэг. Тэрний жишээг авч үзье. За үүний тулд Matplotlib руу очоод examples за tutorials the sample plots in Matplotlib гэдэг. За энэ чинь histogram гэдэг. За энэ жишээг зүгээр хэлээ ажиллачи. Юу байна дотор гэдэг тийм. За одоо ийм график гараад ирчин. За энэ график маань ямар учиртай вэ гэхээр одоо нэг санамсруу тоо байгаа. Тэр нь одоо энд 60 140 гэдэг одоо 0-оос 200 юм тийм утга авч байгаа. Тэрний одоо ингээд санамсруу ингээд тоогод хичнээн нь одоо энэ хавцаа байна. Давтамж нь хэд байна тийм. Одоо 80-100-ийн хооронд нийтийн утгуудын одоо 10 20% юм ингээд байна гэдэг ингээд давтамжийг харуулдаг байгаа. Instagram-ыг мэдгүй хүмүүс бол тийм. За тэгээд
Одоо энийгээ зуръя. Тэгхийн тулд одоо энэ хэдхэн кодыг ашиглаа ингээд зурцсан байна. За энэ random seed гэдэг яг энэ графикийг одоо яг давтахын тулд хэлээ seed-ийг зөв ашиглах хэрэгтэй. Seed гэдэг өмнөх хичээлээр үзсэн. Random тоо үүсгэж болно. Үүсгэдэг. Seed-ийн тоон ялгаатай байдаг. Хэлээ одоо за энэ функцүүдийг бүгдийг ингээд хуулаад авчи. Тэгээд за контролын дээр шинэ одоо юу үсгээд скрипт үсгээд тэгээд хадгалж. За энэ зургийг бол ингээд устгах чинь. Гоё зураг болоо. За тэгээд мэдл одоо юун дээр Ctrl Shift A-я дараад консоль гараад ирээ. Консоль дээр бас юу болж байгаа гэдгийг сонирхож харнаа хэл. За random seed ингээд үсгэж. Хэлээ энэ функцийг ашиглахын тулд энэ бахан импорт хийж байгаа. Хэлээ алидийн импорт хийх учраас одоо шаардлагагүй. Шууд seed-ээс эхэлж байгаа. За энэ random seed тавиад гэж одоо бид random нам тоо одоо generate хийхэд яг адилхан үр дүн гарах хэвээр жишээтэй. За mu-г одоо 100 гэдэг. Одоо тахалтын донджийг 100, одоо sigma-г 15 гэдэг. За тэгээд хэвийн тахалтай функц ингэж хэвийн тахалтай тоог ингэж тодорхойлдог. 100 дундчтай, sigma снаар далаадтай. Тэгээд санамсруу тоо ингэж өгөөд x-үүд ингэ үүсгэж байгаа. Тэгээд санамсруу тоо бол энэ бол одоо нормчсан санамсруу тахалтай тоо байна. Энэ 437 шиг тийм тоог. За тэгээд стандарт алгаа үржүүл тэгээд mu нэмэхээр одоо 100 дундчтай 15 стандарт далаатай одоо тийм x-үүд гараад ирнэ гэсэн. За илүүлж. Тэгэхээр x-үүд маань одоо 437 тоо байгаа гэж ойлгогдож байна. Len x гэдэг хэлээ л да. 437 тий. За зүг байна. За тэгээд num beans гэдэг одоо за энийг юу гэсэн тодорхойлж num beans юу вэ? За ярьчих. Юу гэхээр histogram ингэж тодорхойлж байгаа. Тэгээ энийг одоо хэдэн интервал туваах юм бэ гэж одоо туудаа. Тэрийг 50 одоо интервал тутгаад хуваагаад тэр интервал болгонд одоо байгаа цэгүүдийн тоог тодорхойлж тодорхойлоо гэж. За энэ чинь за figure axis subplots гэдэг чинь. За энэ бол pyplotting одоо өргөн ашигладаг одоо юу гэх юм. Энэ заавал байх албагүй. Зүгээр pyplot дээр цаашдаа ашиглахдаа ингээд нэг plot subplotууд бүхий нөгөө жижиг дид нөгөө графууд бүхий энэ plot үүсгээд ингээд нэрлэж байгаа. Ил одоо энэ чинь ингээд зөвхөн ганцхан граф байгаа учраас дид plot байхгүй тийм 2 3 байсан мод дид plot гэж яах гэдэг шүү дээ. Яг ганцхан графтай байсан ч гэсэн did plot-тэй ингээд юм үүсгээд ингээд үүсгэж байгаа. За тэрийг figure гэд нэрлэе. Тэрний доторх одоо did ингээд plot-ууд одоо 2 3 шиг граф зэрэг ингээд нэг юм дээр байсан бол тэднийг ax гэд нэрлэж хийж байгаа. За тэгээд одоо ингээд за ингээд хэллээ шинэ граф үүсгэсэн. Одоо тэрэн дээр нэг төр. Одоо ингээд ax hist ax гэдэг одоо нэг figure маань. За тэрний доторх одоо яг энэ did plot-ыг хэлээ ax гэж нэрлэж ойлгож байгаа. За тэрэн дээр histogram гэдэг функцийг ажиллана. Хэлээ ax хистгэлгүй ингээд plot hist гэх ингээд юу цааш явж болно л доо. Анаас ингээд plot-оор яваасан бол. Гэхдээ энэ ч зүгээр яг тухайн тохиолдолд болгоод ax гэдэг энэ ч ашиглаж байгаа. За тэгээд тэр plot hist гэдэг өмнөх миний одоо жишээнүүдээр харуулсан plot scatter plot bar гэдэг юмнууд plot hist гэхээр ажиллана уу гэдэг шалгаад үзээрэй. За x гэхээр хэллэгийн дата байгаа. Тэгээд num beans гэхээр хэдэн одоо интервал байх уу? Тэгээд density гэхээр нэг 100-д нормчлох гэдэг. За ингээд n beans patches гэдэг. За ингээд дүрсэлж чинь ингээд яг 100% болгоод 100% нормчлоод за ингээд одоо чинь 100-аас 120 хооронд нийт утгын одоо 20-30% байна ч юм тийм утгаыг илэрхийлж байгаа. За n beans patches гэхээр одоо хана хичнээн биеийн байна, хичнээн одоо хичнээн ажилтаа гэдэг тийм хүмүүс үүж байгаа. За
За энэ ч хэлээ энэ y гэдэг зүйлийг тодорхойлж байна. Энэ юу вэ гэхээр одоо хэвийн дархалтыг шууд ингээд зурх гэж юм л та. Яаж юм гэхээр энэ чи хэлээд бингүүд байна. За тэгээд бингүүд гэдэг нь нөгөө интервалын утгууд. За би энийг яг ингээд яг ямар утга гэж байгааг шалгаж үзэх болохоос яг мэдсэнгөө за энэ чи бин гэдэг нь интервалын одоо энэ чи энэ интервал гэхэд энэ бин энэ дөрвөлжин гэхэд одоо 60 одоо 59 гэдэг ч юм утгатай тий. Тэр утгууд нь чи яаж байна. За тэгээд мю гэхээр нөө хэдлэгийн одоо тохиолдолд донож байгаа. За тэгээд сигма гэдэг бол стандарт алдаа 0.5 гэдэг хоёр дугаар байгаа. XP NP XP гэхээр нэг экспоненциал square t гэхээр язгуур авч байгаа. Энэ чи яг юу тооцоолоод байгааг хэвийн функцийг мэдж байгаа хүмүүс ойлгож байгаа. За мэдхгүй хүмүүст бол би за жишээгээр хэлээ яг харьцуулъя л да. Normal distribution formula гэдэг хайж үзье. Хэвийн дархлтын том юм. За энэ за томьёо энэ чи байгаа. За одоо энэ чи язгуур дотор 2-ыг үржих нь p гэдэг энэ байна тий. Sigma маань энэ чи энэ sigma энэ байна. Exponential бол энэ чи байж энэ 0 хасах 0.5 гэдэг нь 2 энэ байж байна. Sigma энэ чи хаалт энэ чи энэ хоёр хаалт нэг exponential дотор энэ юуны квадрат вэ гэхлээр энэ квадрат маань одоо энэ нөхдүүдийн квадрат сигмагийн бас энэ хоёрын зөрүүний тэгэхээр энэний квадрат гэдэг. За энэ функцийг ингээ ашиглаад хэллээ одоо бингүүдээ ашиглаад y-гээ тодорхойлчих гэсэн үг. За тэгээд функц маань чаа. За ингээд y-ийг ингээд тодорхойлъё. За Ctrl Shift А гаргаж хэлээс консоль дээр янз бүрийн болж байна уу гэдэг шалгах. Алдаа заавчих вэ гэж тийм. Нэг жижиг хэсэгч. Ctrl End drag дөрвөлнө. За энэ чи X plot энэ график дээр plot тэгээд bins X дээр bins-ийг аваад Y дээр Y-рүүд аваад тэгээд style нь болохоор ийм хоёр сурстай. За ингээд одоо онлын утгыг ингээд гараад ирчих. Онлын утгатай энэ ажиглалтын одоо утга хэрэг манай гэхээр мэдээж санамсруудаа үүсгэх учраас байх юм байна те. За тийм. За тэгээд X гэдэг одоо энэ did одоо график дээр нэрхийн тулд X level гэж хэллээ үзсэн бол одоо энэ чи set X level гэж опшн байна. За тэгээд set title гэдэг. За 100 дундтай стандарт алдаатай ийм функц байна гэдэг ингэ дүрсчилж маш амархан ингээ хитгэн одоо кодон дотор ийм ингээд гоё график ингээ шууд үүсгэж болж байна. Маш хурдан. За тэгээд за энэ бол шаардлагагүй. Энэ бол clipping of y label гэдэг болохгүй тулд ингээ тайлаа яваад гэж байна. За энэ бол ингээд за тайтлууд ингээд дүүргэж тээ. За тэгээд plot show гэдэг одоо plot хийлээ харж байгаа учраас plot show гэж таарахгүй. За ийм ингэ жишээ байна. Хистограмыг ингээд үүсгэж болж байна. За энэ устгах чинь. За дараагийн жишээ маань хэдлээ. Pie chart үүсгэж жишээ харъя л да. Pie chart би одоо энэ чинь хамгийн энгийн тохиолддог чартуудыг ингээ хаалга. Энэ чинь ингээ жишээнүүд ингээ байж байгаа. Сонирхол. Pie chart-ыг бас яаж үүсгэж байгаа гэхээр бас амархан. Одоо энэ чинь хэдлээ. Энэ график үүсгээд импортлох шаардлагагүй. Тэгээд функц аваад ишээ. За энэ саяны Instagram-ийн том кодыг устгах чинь. За одоо
labels гэдэг. За энэ дээр ингээд тодорхойлж ингээд дөрвөн төрлийн тань нөө. За тэгээд size гэдэг хэмжээ нь одоо ингээд 15 30 40 гаргаад за ингээд 100 нийтэн цуулж за энэ explode гэдэг нь одоо тайлбарч байгаа. Хоёрдугаар хогийг ингээд 0.1 хэмжээтэй ингээд салгахын тулд хэмжээ хоогд ингээд салцсан бол тэрийг ингээд салгахын тулд ингэж explode гэдэг юм тайлбар тодорхойлж байгаа. За энэ яг түрүүний адилхан pig axe гэдэг үүсгэж байгаа. Ингээд 6 үүсгээд тэгээд pi гэдэг axe нэг дээр pi түрүүнд одоо hist одоо bar гэдэг сонголт үзсэн бол энэ ч одоо pi гэж сонгох нь. За тэгээд size дээр хэмжээнүүдийг өгөөд explode option байх юм бол энийг ингэж өгөөд за labels дээр label-үүдээ бас өгөөд authenticity гэдэг нь одоо тооны одоо формат энэ чи одоо 1.1 гэх юм бол одоо автом тодорхой нэг оронтой 3 гэх юм бол 3 орон цааш үргэлжлэнэ гэдэг тийм байна. Энэ чи h 3 тавьчих. Тэгээд shadow гэдэг одоо энэ сүдрөөс энэ байн байх уугүй гэдэг тэрүүгээд за start angle гэдэг angle одоо за хэдлээ нэг ажиллаад үзье. За ингээд яг энэ пункт мөн үүсэж байна. За хэдлээ яа. Энийг бас explode болгоо л да. Explode өөрчлөлөө. За юу маань зон график дээр зурж шоож тэр устгах чад. Ингээд dog маань 2 3 дахь юм dog маань гэсэн ингээд салаа авчлаа тийм. Ингэж болж байна. За start angle чи юу лээ санахгүй шүү. Контрол-с дараад байна. За. Үгүй ч. Ой. За плот үүсгээд. Плот үүсгэж байгаа харагдахгүй. Шээж. Чимтэй. Start angle. За энийг дэшинтэй болгоч юм. За юу өөрчлөх чинь гэхээр за хэд надад бол анзаардахгүй байна. За тэр нөө зураг маань гэхдээ жоохон далицсан байна те. За энэ сонголт нь тэр энэ 3 оронтой бас байгаас тэрийг анзаараа. Сонголт маань юу гэхээр хэд л одоо pie chart-ны одоо сонголтууд төр очиж сонирх. Энэ бол зүгээр энэ алдаа. Гэхдээ хэд л бас интернетээс яаж тууд нь харах вэ? Pie plot lib pie options гэдэг. Pie options тэгээд хэдлээ гэсэн start angle гэдэг. Rotate the start of the pie chart хаанаас эхлэх вэ ингээд эргүүлдэг. За хэдлээ яа. Бисээ анзаарсангүй хэдлээ. Чивэжа. За нэг юм. Хэрэг график ингэж эргүүлээд байна тийм. За. Тийм сонголт байна. За ингээд энэ бол нэг шалгуу. Return circle. Бүр болохын тулд ингээд зөв харьцаагаа гэж бодох нэ. За ингээд хэдлээд нэг жишээ сонирхлоо pie chart-ыг ингэж pie гэдэг опшноор ингэ хийж болох нь. За дараагийн маань жишээ юусан bar график дээр хэдлээ дөрөнд нэг жишээ зурсан тэр ингээм байсан. Одоо энэ чинь энэ ингэ жишээнүүдээр ороод ирэхээр бас нэлийн төвхтэй болно. Bar график бас нэлийн төвхтэй юм байна. Бас яг энэ жишээнээс харахад бол өмнө зөв энгийн бар зарим нэг тохиолдож ирсэн, зарим нэг бар график тохиолдоход
хялбархан байсан боловч бас нэлийн төвхтэй. Эндийг хасан чинь нэлийн төвхтэй болж ирчих. За. Яа, энэ одоо ингээд өөр бас нэмэлт юмнуудыг ашиглах хэрэгтэй болж байна. Matplotlib-ийн integer гэдэг дотроос нь ингээд гаргаж ирээд collection name table. За энийг ингээд бүгдийг нь ячи. За энэ жишээнүүдийг бол би ч бас сонирхоод сураад судлаад бас танай ч гэсэн судалж байгаа учраас би бас яг бүгдийг бас мэдэхгүй. За. Тэгээд за энэ импорт хийчих. За одоохондоо консолоо гаргаад ирчих. Консол дээр юу болж байна? Алдаа зааж гинэ үү? Энэ дээр тэг яхад. За энэ groups гэдэг file гэдэг. За эрчүүдийн донд ч гинэ. За ийм тоо үүсэж байна. Эрчүүд стандарталтаа, имплементийн донд ч имплемент стандарталтаа. За график ингээд үүсэж байна. За график үүсгээд одоо индекс гэдэг MP range. За ингээд энэ чи бар график дээр яаж байгаа вэ гэхээр энэ 5 групп байгаа. За тэгээд яг графикуудаа баруудаа байршуулахын тулд энэ индекс гэдэг утгыг ашигладаг. За бар вид гэдэг. За ингээд хэлээ бахан утгууд суулнаа. За хэлээ шууд ингээд авчи. За яг яах гэдэг юм бэ гэхээр за эдрийг шууд ажиллуулж байна. Юу гэхээр индекс яаж байгаа вэ гэхээр энэ график дээр нэг одоо 5 гэж байгаа, энэ групп 5 гэж байгаа. Тэгэхээр 0-оос 4-ийн хоорондох тоо 0 1 2 3 4 гээд ингээд энэ байршлууд дээр байлгаарай гэд өгч байгаа. За бар вид тэгэхээр 0.5 энэ баруудын нөгөө өргөн. Opacity гэхээр хоорондоо хэр ойрхон байна гэдэг энэ барууд маань. За тэгээд error color. За энийг би сайн мэдгүй байна. За бас сонирхол үзээрэй. Тэр нөгөө барын тодорхойлолтын дээр нь очиод options дээр нь очиод харахад тодорхойлолт. За энэ чинь ингээ бар дээр индексүүд байршлууд одоо эдний баруудын байршлыг тавьж өгөөд энэ утгуудаа ингээ тавьж өгөөд за энэ утгууд ингээ гараад ирж байгаа гэсэн үг тийм. Одоо 20 35. За энэ бар вид тэгэхээр одоо 30 35 гээд alpha opacity гээд утга өгж байгаа. За тэгээд color нь blue гээд blue байна. За y гээд стандарт error гээд y энэ y тэнхлэгийнх нь стандарт error гээд тэрэн дээр одоо энэ зураас хийх сонголт өгд юм байна. За тэр нь нөгөө хэр стандарт error нь өргөн бол одоо амар зураасууд нь урт байна гэх юм уу тиймэрхүү. За тэгээд label дээр нь одоо энэ чинь main гэдэг. За ингээд зурж болж байна. За үүний араас нь woman гэдэг адилхан графикууд ингээд зурж болж байгаа. За тэгээд ингээд бусд нь бол ойлгомжтой зүйлсүүд байна. За энэ чинь өөр нэг сонирхолтой юм юу вэ гэхээр энэ бол яг нэрсээр бол unstack гэдэг. Энэ барууд нь дээр нэг нэгнийхээ дээр байршлаагүй гэсэн. Байршаагүй. За тийм байрсан одоо stacked bar chart plot гэдэг ингээ хагаад үзье. Тэгэхээр энэ ингээ гарах байгаа. За түүнийх болон энэ хоёрын хооронд ялгаа нь юу вэ гэхээр энэ чинь нэг bottom гэдэг option байгаа. Энд чинь ингээд эхнийхээ ингээд зурчлаа. Дараагийнхаа ингээд хоёр дахь зурхтаа bottom гэхэд mains гэдэг. Энэ өмнөх ингээд main extension донд байгаа шүү дээ. Тэрнийхээ дээрээс зурх юм шүү гэд хэлэхийн тулд bottom гэдэг тэнцүү mains гэхээр яг энэ график гараад ирж байна. За ингээд агуулгууд адилхан учраас ингээд окей. Ингээд энийг ингээд ажиллуулад үзээрэй. За дараагийн жишээ бол одоо за 3D 3D гэсэн хэлтэй. За энэ чинь ингэж хийж байгаа. За энэ ингэж байж энэ график зарна. Их гоё. За түүний тулд энэ импорт кодод аваад spider дээр тавьчих. За энэ графикуудыг бүсгэж устгах чинь.
За энэ ингээд Matplot MPL Toolkit гээд Matplot XS3D гээд за энэ пакэжийг импортлоод за Matplotlib хэлээд Pyplot хэлээд байгаа. CM гээд color map буюу одоо графикийн color-ны төрлүүдийг тийг сонгоход ашигладаг. За ticker гээд за NumPy хэлээд байгаа. За эхлээд фигюр ингээд зүгээр нээж чинь. Ингээд фигюр ингэж нээгээд за үүний араас одоо энэ чи одоогийн одоо фигюр дээр projection 3D гэдэг. За энэ чи хэдлээ 3D ингээд зураг ингээд үүсгэж байгаа. Энийг дараагууд ингээд маш гоё ингээд график гараад ингээд хөдлөж болно. Маш таашаа. За ингээд бас сонирхолтой гоё видео гоц. За ингээд үүсгэж болж байгаа. За тэгээд X тэнхлэгийн утгуудыг 0 хасах 0-оос нэмэх 5-ын хооронд 0.25-ын интервалтай ингээд утгууд үүсгэдэг. Одоо Y үүсгэдэг гэж байгаа. Энд чи хэлээ юу вэ гэхэлэр за X бол за ойлгомжтой. Ингээд хастаас 0.5-ын хооронд 0.5-ыг оруулах гэж байна тийм. За Y бол яг адилхан. За mesh grid гэдэг ингэчээр юу болж байна вэ гэхэлэр одоо яадаг X Y-ийг ашиглаад ингээд 3D ингээд график одоо энэ график одоо жишээ нь үүсгэх гэхэлэр хэдлээ Y-ийн харгалзах одоо хаструу гэдэг Y-ийн утга байлаа. Тэр болгонд X-ийн одоо бүх утга ингээд байж байгаа. Гэтэл хэдлээ одоо энэ хоёрыг ингээд плот хийх гээд үзэх юм бол юм зурчлаа. Хэдлээ mesh болох учраас одоо ингэж байна. За энэ mesh бол за энд тайлбарлачаа. Хэдлээ ингэж X Y гээд mesh grid гэж хийгээсэн бол юу болох байсан бэ гэхэлэр зүгээр хасах дөрөв одоо 2 хас 2 гэж зөвхөн ингэ шулуун үүсэх байсан. За энэ mesh grid үүсгэхээр Y-ийн хараалц утга бүрт одоо X-ийн ингэж одоо X-ийн утга бүрт Y-ийн утгууд гараад ирж байгаа. Тэгэхээр ингэж тор ингэж үүсгээд энэ цэг бүр төр ингэж цаашдаа ингэж 3D-ийн юмыг хийж болно гэсэн. Энэ тэгээ үсмэл ингээд зөвхөн шулуун байх хэвээр тийм X Y гэдэг болоод тэгээд функцээр ингээд зураад үзэх юм бол зөвхөн шулуун байх хэвээр. За энийг яхад бол яа би дахиад бүр ингээд амар ойлгох нь болохгүй юм шиг тийм. Дахиад энийг ярьжлаа. Тэр ийм шугам болох гэдээсэн. Энийг үгүй бид нар одоо mesh grid тийм нэг тор болгомоор байна гэдэг. Тэгж байгаа. За ингээд тоо болгоод гэж байгаа. За ийм. За энэ 3D-гээ түн тусцсан энэ 3D-гээ буцааны жишээ. За фигюр гэж. За. Mesh grid-тэй тайлбарласан учраас консоль хараад жижигсгэж. Зураг маань чинь. За энэ чинь ингээд X Y-ийн одоо харгалзах утга бүрт ингээд квадратыг аваад квадратыг аваад язгаар авчихаар бөөрнки тойргийн утгууд гараад ирж байгаа. За энэ R дээр харгалзах синус утга гараад ирж байгаа. За энэ дээр одоо тэгээд X ашиг Y ашиг X Y-ийн харгалзах утга бүрт тэр нөгөө R-ийн одоо синус харгалзах утгыг ингээд. Тэгээд color map гэдэг нөө өнгөний ялгарлал нь cool warm гэдэг энэ color map доторх cool warm гэдэг. За тэгээд line width гэх нь ойлгээд за яа color map гэдэг нь юу гэхээр энэ альч програм дээр байдаг MATLAB одоо Pyplot гэдэг. Color map гэдэг нь одоо өнгөний одоо ямарын график зурхад одоо яг ингэж хамгийн ихний график нь ийм тод тэсүүлдээ юм бүдэг байх уу гэд ингэж эсвэл ийм байх уу гэд тодорхойлж өгдөг. Color map дээр одоо жишээ хэдлэгийн жишээн дээр cool warm гэж тавиад өгч байна. За тэр нь бол тэгээд юу гэх вэ гэхэлэр ийм одоо хамгийн одоо хасах утга нь хамгийн бага хэмэл хөөх байж байгаа. Дэшээ бол чамар улаараа тийм ингэж энэ ингэж дулааны график шиг юм байна. За ийм ойлголт өгдөг.
Anti-alias тэгээд энэ нэрийг өөрчлөх нэршлийн одоо худлаа гэсэн утгатай байна. Тэгэхдээ би нэг сайн мэдэхгүй маань тэгэхээр plot surface гэдэг ингэ ашиглаж ажиллахаараа гадаа 3D гадаа үүсгэхийн тулд за plot surface get options get anti-aliased за ингээд сонголт хон зайд нэг за танаас сонирхоод үзээрэй зүгээр яадаг учиртай юм л доо. За тэгээд хэдлээч график үүсгэж энэ дэр. За ингээд гоё гараад ирж байгаа. Үнэхээр бас супер юм ангаамар тий бас гоё. Тэгээд зэт утга нь энэ дэр нөө тойрог утга гаргаж ирээд тэрнийхээ ингээд синус яваад тэгээд синус утга тойрог утга бол энэ чинь ингээд хасалтгаан нэмэх тавын хооронд явахаар ингээд тойрог утга дээдл нь 7 0 за ингээд гарч ирж байгаа 0 7 за тэгээд 0-оос 7-оор нэг синус явахаар ингээд синус чинь өндөр байснаа буцаад буураа доош очоод тэгээд буцаад дээшлээд ингээд энэ ингээд дундуур нь ингээд тасчих юм бол контур лайн ингээд дундуур нь тасчих юм бол ингээд доошлоо тусмаа ингээд тойрог маань томроод байна. Ингээд томроод за ингээд тийм байгаа. Энийг бас зөв яг юу дүрслээд нэгдэн сонирхоод үзүүлэх бас чаленжинг. За ингээд тойруулаад ингээд харж болж байна. Бас гоё тий. Тийм гоё. Beautiful гэмээр л шүү дээ. За ийм. За тэгээд энэ дээр одоо access-тэй утгах. Энд чинь access set limit гэдэг нэг тавьчихсан. За энэ чинь limit locator. За энэ энэ форматинг нь өөрчлөөд хоёр утгатай хоёр R-тэй орон тоглогчтой. Major locator гэдэг юм нөө утгынхаа тик value-нуудаа тавьж өгч байгаа. За энэ чинь ингээд нөө утгыг ингээд хөх болох тусмаа доош явж байгаа шүү. Нөө улаан болох тусмаа дээш явж байгаа шүү гэдэг энэ color bar гэдэг функц байна. За figure дээр энэ чинь axis дээрээс нөө энэ чинь figure дээр ингээд ийм гоё ингээд функц харж болж байна. Маш сонирхолтой. За ингээд гуравдын жишээ нэг юм байлаа. За ингээд өнөөдөр хичээл ингээд боллоо. За өнөөдөр хичээлээ хэдлээ маш өнгөцсөн жишээнүүд явлаа. Би бас зарим нэг юм мэдэхгүй байлаа. За тэрийг уучлаарай. За тэгээд мэдээж за өөрийгөө зүгээр өмөрөхөд жижиг сажиг деталуудыг одоо та нар ч гэсэн ингээд хэлэхэд нөө санаа зовлтгүй ингээд кодд ялж хахад жижиг сажиг деталуудаа ингээд мартчихдаг. Тэгээд маш олон ингээд сонголт өгдөг учраас тэр болгоныг ингээд санаадах хад жоохон төвхтэй. Тэгэхээр бас ингээд мартаад байвал бүр санаа зов. Угаасаа энэ бол бүгдэд тохиолддог зүйл. За тийм байна. Тэгээд хичээлийн тухайд за дараагийн хичээл дээр хэдлээ яана. Өнөөдөр зүгээр нэг жишээнүүд ингээд аваад үзлээ шүү дээ. Зүгээр нэг химэл тон дээр. За дараагийнх дээр хэдлээ айл болох нөө pandas гэж өмнөх дата фрейм үзсэн тий. Энэ дээр одоо графуудаа яаж ажиллах вэ? Энэ Instagram төлбөрийн чартуудаа яаж ашиглах вэ гэдэг үзэн. Тэгэхээр хэдлээ бас image processing гэдэг зүйлийн талаар одоо анхан ойлголтыг үзнэ. Тэгээд image processing гэдэг нь юу гэхээр нөө одоо хэдэн дүрс танаа хүний нүрээр одоо тань гэдэг бас гудамж нэмж хатна. Тэрэн дээр одоо машин learning гэдэг ашигладаг. Тэрэн дээр одоо яг датаг нь яаж үүсгэдэг, тэгээд датагаа яаж дүрсэлдэг гэдэг дээр хальт үзнэ. За ингээ анхаарал тавьсан явдал баярлалаа. Баяр та.